Шатар хөтөлбөрийг хэрэгжүүлж бүх сум сургуулиудад шатрын клубүүд байгуулагдсан. Шатрын хичээлийг ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн програмд оруулж, сургагч багш нарыг бэлтгэж байна. 2015 оны байдлаар шатраар хичээллэх хүүхдийн тоо 7500 хүрсэн нь нийт суралцагчдын 78%-ийг эзлэж байна. 2012-оос хойш манай засагтрын дэд хөтөлбөртөө шатар дэд хөтөлбөр гэж орсон байгаа. Үүнээс хойш манай болгоны шатарчид бол нэлээд амжилт олж байгаа. За яадаг гэхээр уралдаан тэмцээнд урд өмнө байгаагүйгээр олон удаа ордог болсон. Энэгээр амжилт үзүүлдэг болсон. За үүний жишээ бол 12 онд сонирхчдын дэлхийн аварга манай Булган аймгаас төрсэн байгаа Янжил нам гэж. 14 онд бол Аз ТV-ийн сурагчдын аваргаас манай Булган аймгийн 1-р 10 жилийн сурагч намын эрдэнэ хүрэл медаль авсан байна. За өнгөрсөн жил бол манай Монгол улсад 16 хүртэлх насны дэлхийн багуудын аварга шалгуур тэмцээн болсон. Энэ тэмцээн манай болгоноос очсон хүмүүс амжилттай оролцсон. 15 оны ажлын дөнгөөр нийт аймагуудад шатрын холбоо гэж байдаг. Аймаг одоо улсын хэмжээгээр манай Булган аймаг тэргүүн байранд орсон. Шатрын холбооны одоо гүйцэтгэх захирал цаг баяр гэдэг хүн ирсэн. Өнгөрсөн 7 хоногт. За ирээд манай болгоны амжилтыг үнэлт өгнөөд Москва хотод байдаг биеийн тамирын дээд сургуулийн шатрын анги гэж байдаг. Энэ ангид нэг оюутныг суралцуулна. Өсвөр үе насанд хүрэхчид Ахмад багийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн. Бусад нэрэмжит тэмцээнүүдийг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагуудад шатар тоглох орчин нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. Олон улсын хэмжээний мастер Хурлбаатарын нэрэмжит Чансаа өндөр тамирчдын шатрын тэмцээнийг аймагтаа амжилттай зохион байгуулж, аймгийн төсвөөс 12.5 сая төгрөгийг зарцууллаа.